Тэмээ цаануу намайг Нар аяа гэдэг Этновок хамтлагийн хөгжмийн продюсер байна. Тэмээ цаануу намайг Дамбын ишгэ гэдэг Этновок хамтлагийн гишүүн байна. 15-ны сар азар хүрээлүү орой хүрээлүү 25-ны сар халуур хүрээлүү орой хүрээлүү өөр дээр дургасан урт үлийн улаасуу урт дургасан усны эргийн халаасуу 6 настай бүрх 6 зүсэн өр 100 модны горих зүгж ихний гарих. Анх Этновок яг Этновок гэдэг хамтлаг бол 2024 оны 8 сарын 8-нд үүсгэн байгуулагдсан байна. Тэрний өмнө болохоор маш олон жил би энэ санааг тээж явж байсан. Тэгээд хөмөлдөг, морин хоор тоглодог, бас хөөрхөн, царайдаг тийм охин би хайж нэлээ удаа явсан. Тэгээд хайсны эцэст манай найз Дамбын ишгийг надад санал болгоод би шууд бичээд тэгээд саналын маань дуртай хүлээж аваад бид хоёр танилцаад Этновок хамтлагаа үүсгэн байгуулсан гэдэг юм аа. Ийм сайхан гөлөр болохоор хотгор газрын гөлөр хотгор газар биш гээд өөр ямар янзын гөлөр болохоор хотгор газрын хотгор газар хийвээ. Бид хоёрыг нэгтгэсэн зүйл бол хамгийн түрүүнд санаанд орж ирж байна л да. Одоо манай багш маань маш олон жил яг энэ язгуур хамтлагийг тэг яг энэ эмгтэй морин хурж хүмүүж ингээд олж авахыг хүсээд надтай холбогдсон. Би болохоор бас ингээд зүрх сэтгэл дотроо багасаа л энэ эмгтэй продюсертэй болоод яг энэ бит бос соёлын өв язгуур урлагаа ингээд олон түмэнд яаж орчин үеийг болгож хүргэх вэ гэд бас мөрөөдөж явдаг байсан. Тэгээ яг энэ зүйл маань бид хоёрыг хамгийн нэгдүгээрс нэгтгэсэн болоо гэж би боддог. Хоёр гэх юм бол Монгол язгуур урлаг маань өөрөө аагүй. Тийм болохоор ер нь манай аав ч гэсэн тийм мөрөөдөл зорилготой байсан. Монгол туурхнууд одоо халимах туурай, бүрээд өөр Монгол гэх мэт Монгол туурхтан урлаг соёлоороо нэгдэж байх нь маш чухал. Тийм болохоор энэ хамгийн гол зорилго бид хоёр юм тийм ээ. Одоо 2015 онд надад санаа анх үүсчихсэн. Бүрэдэд байхад реинкарнацаа гэдэг Голос Кочевников гэдэг олон улсын фестиваль болдог. Тэр наадмын Бүрэдийн эртний дээр үеийн дуунууд, ардын дуунуудыг орчин үеийн найруулгатай хийж яхад анх надад энэ санаа орж ирсэн байхгүй. Монгол ардын дуунууд те Монголын эртний бараг хүмүүс мэдгүй тийм дуунуудыг бас ингээд оруулах их зүгээр юм байна гэд. Тэгэхэд би 6 дуу найруулж үндэсний хөгжмөнтэй хийжсэн байхгүй. Тэгэхэд надаа яг ийм санаа орж ирсэн. Тэгээд дараад нь тэрийг биелүүлэх гэсэн чинь 3 хүүхэд гаргаад 8 жил бараг 10 жил дунд нь завсардаад одоо тэгээд мөрөөдлөө биелүүлэх гэж буцаад бодогт орж байгаамаа. Тэгэхээр энэ манай студ тэгээд бид хоёр бичлэгээ хөгжмөө бичгтээ энэчнээ бичдэг. Энэ болохоор товшуур гэдэг тоглодог хөгжим маань сурж байгаа. Энэ болохоор морин хор. Тэнгүүд товшуур гэх юм бол энэ одоо чандман толгойтой товшуур гэж явна. Энэ царны юм дөрүүлжин болохоор морин хортой нэлээд төстэй. Тэгээд дундад Аз нэлээд хөгжсөн хөгжим иймэрхүү хөгжмнүүд байдаг. Жишээлбэл одоо Киргиз хөгжим байна, Комуз гэдэг Өвөр Монголын хувьбис гэдэг хөгжим ер нь бол Монгол гаралтай товшуур нийл төрөл садан гэсэн. Казахстаны домбр байна. Гэх мэтэр ийм хөгжмнүүд байна. Тэгээд бичлэг хийхдээ бол биднээс шууд энэ конденсаторны микрофон тавьж байгаа л энийгээ шууд тоглоод бичсэн. Энэ товшуур маань ер нь одоо туйл хайлахад, магтаал дуулахад ашигладаг
Тэгээ энэ одоо нэгдүгээр энэ лад гэж юм байхгүй. Тэгэхээр энэ гитар шиг яг энэ одоо доо энэ ми гэсэн юм байхгүй. Бас л одоо жишээлбэл шанц те морин хуур ерөөсөө лад Монгол хөгжмөнөд онцлог нь бол лад байхгүй. Тэгээд дугуйлт нь айгүй гоё надад санагддаг айгүй тийм яг ингээ ритмтэй ингээд орчин үеийн аранжировктай ингээ хослуулахад айгуугаа төвшиг болоод айгуу тийм язгуурлаг дуу авиа гаргадаг болохоор надад таалагдсан энэ товшир хөгжим. Одоо хэл хууртайгаа явъя. Хэл хуурай минийхэн жоон чанга татааштай. 1 2 3 Тэжтэй одоо аливаа хөгжмийг сурахын тулд маш их цаг хугацаа шаардлагадаг. Одоо ингээл гам энэ дээр чинь бас байгаа до ре ми фа сол ля си до гэл тэр гамыг сурсны дараа яг энэ баруун гарын ажиллагаа, зүүн гарын ажиллагаа тэгээд нөгөө юу гэдэг лээ фаршта гэдэг үсэг зөндөө олон техникүүд байгаа. Тэгээд сурахад айгүй хэцүү. Ямар ч хөгжмийг ерөн сурахад хэцүү дээ. Олон цагаар давччихээж яг гартаа суулгаж ижил яг хөгжимчин гэж нэр авна тий. Ер нь бол янз бүрийн урсгалаар хөгжим зохиодог. Pop стил, rock стил, язгуур, сонгодог энэ төр гэдэг. Тэгээд багасаа аав нөгөө манай аав чинь хөгжмийн зохиолч, үндэсний оркестрийн удирдаач хөгжмийн зохиолч байсан учраас багасаа язгуур урлагт маш их дуртай хайртай өссөн. Тэгээд өөрөө залуу байхдаа ч гэсэн бас дуулдаг байсан. Тэгтээ яг юм pop стилээр тэгээд одоо яг энэ стил жанраа бол яг л одоо нэг цаг нь ирсэн юм шиг санагддаг надад. Хэрвээ хишгээ өөрөө авяасгүй, өгөгдөлгүй, нэгт хоёрт өөрөө хичээл зүтгэлгүй одоо тийм хайнга тийм хүн байсан бол би угаасаа санал тавихгүй байх. Тэгээд танилцаад сарын хугацаанд би яаж ажиллаж гин, ямар суур хүмүүжлтэй одоо хандлага бүх юм аягүй нөлөөлдөг, маш их нөлөөлдөг. Тийм болохоор бүх талаараа хэрэг надад таалагдаад хамт ажиллаж байгаа байна. За би ч гэсэн одоо ингээд яг багасаа ахвал урлагаар явна, жүжигчин болно гэд орон уралдаан тэмцээнүүд бас ингээд оролцоод өсвөр насны хөгжимчдийн уралдаанд энэ төр оролцоод хуурандаа нэлээд гайгүй болж байгаад яг хуурын анги руу орё гэж бодож байгаад болоо за багасаа жүжигчин болно гэж боддог гэсэн чинь ингээд сойс жүжигчний сургуульд орсон. Тэгээ би энэ ташин дэлхийд Дэмэд Батар багшийн ангид төгссөн. Одоо манай багш маань бурхан болсон байгаа. Тэгээд ер нь энэ язгуур урлаг хөгжим те маш олон багш нарын одоо удирдлагын доор хөөмис сурлаа, тэгээд жүжиглэх уран чадвар сурлаа. Тэгээд багштайгаа танилцаа, тэгээд энэ дуулах талаар яаж дуулдгийг, яаж одоо энэ дуу бичүүлэхэд те ямар ур чадвар шаардлагатай байдгийг гэдэг зүйлүүдийг зөндөө суралцчаад тэр болгонд урлагийн хүмүүс чинь мэдээж хэрэг одоо ингээд хагас цэргийн байдалтай гээл диктатуртай байдаг штэ. Тэгэхээр яг иймэрхүү одоо ингээд урлагийн талаасаа яг тэр мэргэжлийн талаасаа хүн надад зөвлөгөө өгөх юм уу хэлэх юм бол тэрийг бодоод би маш сайн хүлээж авдаг гэж боддог. Тэгээд би гэсэн багштай хамгийн анх хэлж ирсэн. Би мэргэжлийн хүн биш шүү багшаа. Би ингээд таныг хөгжмийн зохиолч, мундаг продюсер гэдэг талаас нь мэднэ. Тэрнээс бол би одоо нэлээл таныг чангалах байхдаа тэгээд танд загнуулахдаа би бэлэн байна гэд орж исэн. Гэхдээ бит хоёрын бол ааш зан харилцаа бол маш гоё тохирдог гэж би боддог. Яг тэгвэл ингээд шулуухан шудраг те ингээд хилчдэг хүнд би бас өөрөө айгуу дуртай. Өөрөө ч гэсэн тийм байх гэж хичээдэг. Тийм. Тасгонэдэг чамар хай, дотор байдаг чанар хай, гүцэнэдэг учир хай, гүрэнэдэг учир хай, гүцэнэдэг аюул хай, өгнэдэг уйлан хай, унгачэдэг ухан хай, гүцэнэдэг туран хай. Тэр манай анхны уран бүтээл болохоор Түргэн гэдэг дуу байгаа. Түргээлт дээр битэрсэн. Хоёр дахь дуу нь Цэцэн. Тэгээд түргэний дараа ямар дуу их вэ гэж бодож байгаа те. Тэгээд мэргэн гэдэг нэртэйсэн Цэцэн биш. Тэгээд мэргэн үг гэснээр дараад нь за яхан зүр цэцэн үг гэдгээр Цэцэн Түргэн Цэцэн гэж нэрлэгээ. Тэгээд Цэцэн зохиогоол морин хуурн ингэж тоглоно, тавшуурн ингэж тоглоно, хоолоо саргалсан ингэж хийн гэж бигшгээдээ заагаад өгчин гişгэ маань тэрийг сураад хойлоо тэгээд хөтлөө давтаал. Тэгэл бичлэгэндээ ороод тэгээд дуу батна дээ.
Тэгээ бас нэмэт хэлэхэд би ч өөрөө яг мэрэгжлийн морин урч хүн биш, мэрэгжлийн дуучин хүн биш те. Тэгээд яг ингээд багшаага хөгжмөө зохиогоо дуусныхаа дараа ингээд дууга бичүүлэх, хөгжмөө бичүүлэх цаг хугацаа гарна шүү дээ. Тэр үед чинь тэгэл эхлээд хөгжмөө бичүүл чинь тэгээд тэрнтэйгээ хоршуулаад дууга бэлдэх гэж бас үүлээ үзэн шүү дээ. Амаргүй тий. Тий амаргүй шүү дээ. Яг тоглоод дуулахад бас нэр өөрөө хэлдэг яг үнэ микрофон бариад дуулах нэг өөр яг ингээд аранжировкад одоо арийнхаа бэкграунд аяа дагаад тэгээд хөгжмөд тааруулаад хоолоогоо салгаад хархираа манай хишгээ хийдэг, шахаа хийдэг, хөөмилдэг тий болохоор энэ бол бас маш амаргүй байдаг. Олон цаг хоногоор давтчихээж бүтдэм манай доноо. Шахаад явах шүү дээ. За шинэ дуу зохиосон байгаа. Тэрнийхээ бичлэгийг дуусгах гээд байж байгаа. Бууз гэдэг нэртэй хүүхдийн дуу байгаа. Манай госол дуучин аялуу манд дуулаад бид хоёр хөгжмөдөд бас давхардуулж амаа. Тэгээд бид гурван бичлэг гарсан байгаа. Одоо энэ хөгжмнүүдэд дуустал нь гоё бичээд mixing mastering ороод тэгээд Apple Music бүх нөө хөгжмийн платформудаар цацгаал gas бичлэг хийж амаа. Энэ дээр болохоор зөвхөн одоо үндэсний хөгжимтэй товшуур гэхэд 3 замаар авдаг, морин хоор 3 замаар авдаг. Одоо хөөми хархирааг бас 3 замаар авах хэрэгтэй байдаг. Тэгээ хоёр стерео, гол нэг. Тэгээд эн чинь болохоор хоолоонууд байгаа. Хоолоонууд дээр back vocal бас байгаа. Аранжировк нь болохоор нэг замаар орсон. Аранжировк нэг 17 замтай байгаа. Нийлээд нэг дуу маань нэг 40 замтай болоод ах шиг байгаа юм. Хоёрын хувьд бол одоо ингээд Монголынхаа бит бус соёлын үг болох аман зохиолын нэг төрөл болох тий хэл зүг болон түргэн хэллэгийг авсан. Одоо ингээд хүүхдүүдийг анзаараад байхад одоо гадны одоо соёлтой гадны хэлийг маш сайн сурж байна л да. Англи хэл, орос хэл, хятад хэл гэх мэтчлэн. Тэнгууд одоо яг энэ зүүрчсэн үгээ ашиглаж эртдэр үед одоо ингээд манай өвөө эмээ уулзаал хамт ярангууд нэг үг хэлэхдээ бид нар зүгээр л нэг зүүрчсэн үг хэлчингүүд бид нар тэрийг ухаад ойлгочдөг гэсэн тий. Тэнгууд яг энэ зүйл жоохон алдагдаад байна уу да. Хүүхдүүд жоохон зүүрчсэн үгээ мэдэхгүй байгаад байна уу да. Тэгээ энийг яг хоёлаа яаж хүмүүст хүргэх үү гэдгийг манай багш маань тэгээд хөгжмөөрөө дамжуулаад тэ орчин үеийн болгоод ингээд хүргэж чадсан гэж би бодож байна. Босож зээл жанрын тухай урсгалуудын тухай гэвэл тэднээс заавалчгүй байх ёстой. Хипхоп, рок, одоо юу гэдэг альтернатив, commercial те тэднээс байж иж урлагийн салбар ер нь хөгжнө. Ягаад гэвэл хүмүүс чинь сайн муу бүх юм ингээд нээлттэй одоо мэдээлэл ирэн юм чинь бүх юм нээлттэй байгаа юм чинь харьцуулж үзээд тэгжээж хөгжих байх гэж боддог шүү дээ. Хүнд хамгийн түрүүнд нэг өөрийн чин хүсэл эрмэлзэл гэж байдаг. Тэгээд одоо анх ингээд Roy Production-да орж ирж байхад бол манай production нэлээд олон артистууд байсан. Тэгээд ингээд анзаарч байхад бол мэдээж одоо 18 хүрээгүй хүүхдүүд гэж явах тий. Тэр өсвөр насны хүүхдүүд бол ингээд мэдээж ирэх өөрийнхөө сонирхлоор мэдээж сонирхож байгаа учраас энийг сонирхож үзэж байна. Гэтэ яг ингээ урлагийн зам руу ороод те ямар нэг юм барьж аваад хийх юм бол ер нь хүн тууштай байх хэрэгтэй юм байна. Нэг зорьсон зорилгынхаа төлөө ингээд бууж өгөхгүй байх хэрэгтэй юм байна л гэдгийг хөдөлмөрлөж зорилготой хүрнэ гэж хэлмээр байна. Ерөнхийдөө бол үндэснийхээ одоо хөгжим хөөмөлөлт хэв маяга зөвхөн Монголдо биш бас ядаж хоёр хажуу талын хөрш орнуудтай танилцуулах эрмэлзэлтэй. Бүр томоор мөрөөдөх юм бол дэлхийд гаргах мөрөөдөлтэй. Тэгтээ маш их чаргаана хичээнэ. Хамгийн гол зорилго гэх юм бол Монгол ард түмэнд одоо товшуур гэж хөгжмийг те ингээд бас pop стилтэй хорслуудад ингээд тоглож болно. Одоо надаас хойш жишээлбэл хүүхдүүд маш их товшуур сонирхож эхэлж байгаа. Одоо эмэгтэй хүн хөөмөлж хархираа хийж боломжтой. Ингээд масс ийм боломжуудыг л одоо харуулах гэсэн. Суралцаасаа гэж хүсэж байна.
л байдаг жингийн цуваа явж л байдаг замын махад хуцч л байдаг жингийн цуваа явж л байдаг Чиммере, бие засад гире зас